3 процесс байгаа байхгүй юу? Таашаал, дур хүсэл, дур тавих. Тус тусдаа ажиллана гол нь. Таашаал бүрдчихэж дур хүсэл төрнө. Дур хүсэл төрж ийж дур тавих. Дур тавих бол энэ хоёр процесс дутаа ажилладаг гэсэн үг байна. Таашаал гэдэгт нь жишээлбэл юу юм гэхээр тэр орчин яг таашаалтай байна уу? Яг л нөгөө дээр үеийнхээ ярих юм бол аюултай орчин гэл мэдэрсэн. Жишээлбэл нөхрөөс нь таагүй үнэр үнэртгэл юм бол тэрийг аюул гээл тарих мэдэрсэн л бол тэр таашаал өгөхгүй. Сонин үнэр амнаасаа үнэртүүлчихэд 1000 гой хувцлаад эсвэл нөгөө эртнээ сайхан босчоод ирлээч нөгөө хүний чинь тархин тэрийг чи үжүүлж явах аюул гэж хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр эхлээд хамгийн чухал юм дээр таашаал гэдэг юмыг үүсгэх нь аюул чухал. Тэгтээ тэрийг бас нөхрөөс үүсгэхээс гадна нөгөө орчин нөхцөл гэдэг юм чинь миний бас өөрийн орчин нөхцөл чухал шүү дээ. Тэр нөхөр гэдэг бол миний орчин тойронд байгаа орчин нөхцөл дотор ороо явж байгаа юм байхгүй. Тэгэхээр харж байгаа, үзэж байгаа, сонсож байгаа, хүрлцэж байгаа энэ бүх юм чинь надад таашаалтай байна уугүй юу гэдгийг аюул сайн чеклж хянах хэрэгтэй гэсэн. Тэгээд яг ямар юм нь надад таашаал өгж ийн гэдгийг олох нь аюул чухал байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг нь одоо миний хувьд одоо жишээлбэл таашаал гэхэд би бол бүжигнээс аюул таашаал авдаг юм байхгүй. Бүжиг. Тэгэхээр зарим эмэгтэй хүний хувьд болохоор үнэртэй усны таашаалт өмнөж болно шүү дээ. Амьдралаас авах таашаал гэдэг юмнууд аюулсаа ойлгоод тэр таашаалаа хүртэл сурсан эмэгтэй хүн дур хүсэл гэдэг юм руу орж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Таашаалыг мэдрэхийн тулд эмэгтэй хүн өөртөө холбогдох хэрэгтэй гэсэн үг. Би яг юу хүсээд надад яг ямар орчин нөхцөл би хаана байвал илүү таатай байна гэдэг асуултыг байнга өөрөөсөө асууж хайж явна. Тэр таагүй мэдрэмж төрүүлж байгаа газраас хурдан холдох хэрэгтэй. Нөгөө ихэнх эмэгтэй хүмүүс маань яг ийм орчин нөхцөлтөө ингээд тэсээд төвчээд байгаад байдаг. Тэнгүүд нөгөө таашаалсаа уламж холдоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрхөн дуртай одоо жишээлбэл бүжинд явмаар байдаг. Нөгөө хүүхдүүдийн бас төлбөрөөр байдаг. Өөрөө бүжинд явахгүй хаашаа суугаал байдаг. Тэгтэл нөгөө таашаалаа хөгжүүлэхгүй ингээд байгаад байна гэсэн үг байхгүй. Хоолоо игээл хүүхдээ зүгэл, хоолоо игээл хүүхдээ зүгэл, ажиллаа игээл таашаал яаж хөгжих юм? Таашаал авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ч яг ийм хүн юмдаа бид нар өөрснөө цаг гаргаж мөнгөө төлж тэрэндээ ингээ ойртож ийж тэндээс таашаалаа сурж ийж дур хүсэл гэдэг юм чи аюу амархан хөдөлдөг ийм шатруу байна. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.